Сайн байцгаана уу сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шууд нэрлэгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Хүүхдийнхээ үгийг сонсож байгаарай. Сайн байцгаана уу? Та бүхэндээ цагт л очих өдрийн мэндийг хүргэе. Би 10 жил тохиолдсныг онцгой дурсамж хаваалцмаар санагдаад ээж аавууд минь юу ч болж байсан өөрийнхөө хүүхдийн үгийг эхлээд сайн сонсоод дүгнэлт хийдэг байгаарай л гэж захив. Хүүхдтэй итгэдэг, хайртайгаа мэдрүүлж хэлж байгаарай л гэж хэлээд. Намайг 3 дугаар анги төгсөх жил зуны амралтаар хөршийн надаас 4 билүү 5 ах байдаг байлаа. Бид хоёр цуг тоглоно, усанд явна, малдаа хамт явна. Нуугдаж тоглоно гэдэл хүүхдүүдийн тоглох тоглоом ямар дуусах биш үү? Харин нэг өдөр тэр ах тоглож байхдаа намайг хүзүүн дээр үнсэх гэдэл би ч тийм юм киноноос харж байсан болохоор инээдтэй санагдаад л инээгээд хашаандаа тоглож байлаа. Гэтэл харин тэрийг нь ээж харцгаж за тэгээд бөөн шууган боллоо. Эмнэлэг явъя, хувцас өмс, соль, хурдал гэдэл бас тэр үе сайн сандаггүй юм. Яаж яваад эмнэлэгт очсноо ээж яагаад байгааг ч ойлгохгүй дагаад л явсан. Харин эмнэлэгт очиод эмчит үзүүлнэ гэсэн. Өмдөө тайлгээд сонирх хултаастай хүүтэн орон дээр хөвтүүлээд нэг эмч ирээд л үзээд байх шиг байсан юм. Тэгээд хуучин урагдaltaй байнч гинөө хоорондоо тэгж ярилцах шиг л болоод шивнэлдээд гүйлдээд ээж орилж уйлаад би юу ч ойлгохгүй. За тэгээд маргаашнаас 69-тэй цагдаа нар ирээд сумын захиргаан дээр очиж юм асууна гэд цуг явъя гэж аваад явлаа. Би ч тухайн үедээ машинд ховорхон сууж үтсэн болохоор их л гоё байсан санагддаг юм. 2-3 хоног мэдүүлэн авна гэд баахал юм асуугаад хаана хизээ хідэн удаа чамааг оролцсон гэдэл сонь юм асууна. Би тэр асуугаад байгаа асуулт нь юусоо ойлгоогүй. Юу асуугаад байгааг нь ч мэдэхгүй байсан. Ганцаараа цагдаатай нэг өрөөнд байсан. Тэгээд генет нэг санаа төрөөд нуугдаж тоглодог байсан газруудаа хэлээд л өглөө. Тэгсэн 9-10 удаагийн үйлч гинөө мэдгүй хоорондоо нэг юм ярилцаад л аймаг явна гэд явахаар боллоо да. Аймагт аач ирлээ. Дахиад л эмчийн үзлэг. 2 давхар эмнэлэг байсныг нь сандгийн. Дахиад эмч үзээд л хуучин урагдaltaй гэж ярьцгаагаад л тэгээ надаас хэр их цус гарсан гэж асууж байна. Би ч одоо 10 хэд наслахтаа тийм харж байгаагүй болохоор тэр эмчигч загнаад л байсан. Хурдан хэл ямар байсан? Харсан уу? Ямар хэмжээтэй вэ? Гэхээр нь бодож хамраас цус тусгаар тусах шиг бөөрөнхий байдаг юм чин тийм л байх гээд бөөрөнхөө гэд хэлсэн. Эмчнээ зураа шиг байсан уу? Гэхээр нь мэдгүй тийм л байх гэж хариулсан. Тэгээд тэндээс хойш хитэн сар зууралцсан юм босоо. Тэр үед хүүхэд яагаад ганцаараа мэдүүлэг өгдөг байсан юм бүү мэд. Байцаагч гэх хүн нь ахин дахин даабалж байгаа юм шиг өрөөнд нь орохоор инээгээд л аах хэрэггүй хаанчаа хүрсэн гараараа за гэд маш муухай санагдаж байсан. Нуугдаж тоглодог байхад тэр ах чи миний хийг барьж үзэх үү гэдэл бас харж үзэх үү гэдэг байсан юм. Харин нэг удаа малын сар авчинд чи хүрээд иргээд намайг дуудаж байна. Тэгээ очсон чин ингээ хэвтчихвэ гэд хэвтүүлээд дээр гарч хэвтчихээд хөдлөөд байсан. Тэрийг л цагтаад хэллээ. Ер нь бол 10 настай хүүхдийг уруу татсан хэрэг болж дуусах байсан баг. Ээж цуг ор гэхээр та гадаа хүлээжээ гэд би ганцаараа ордог байсан. За нэг иймэрхүү юм болоод өнгөрлөө. Харин гэртээ оцсны дараа хүмүүс нэг л биш. Сонин над руу харах болж иш чаавас гээд шивнэлдээд тэгж байтал манай ангийн багш төрөх болоод амралтаа авлаа. Оронд нь нөгөө хуршаахын ээж нь манай ангийг төр хугацаагаар дааж авах орлоо. Тэр хитэн сар өдрүүд их муухай байсан. Самбарын урд гаргаад л чи алцганаж манай хүүхдийг үтсэн. Чи байгаагүй бол ийм асуудал гарахгүй байхаас. Чамаас л болсон. Амьдралын гай гэд загнан, уйлн, уурлан хялалцсан. Хичээл асууна. Хариулт хэлэхээр чи дуугүй бай. Битгий дуугар гэдэл. Ангийн хүүхдүүд бүгдээрээ нэг сонир харна. Бүр нэг удаа манай ангийн хүүхэд чи тэр ах руугаа зайлаач гэдэл намайг шоолж байсан.
яагаад намайг буруутгаад байгааг би ойлгоогүй ч ээжтэй ховлож чадаагүй юм. Яагаад гэвэл тэр багш, ангийнхан багш, хөршин хар нялхаасаа хамт байсан ачтан ухаан хүн. Харин би хүүхэд нь болохоор миний буруу л байсан. Миний буруу биш хахад өвдөг сүгдүүлж, миний буруу гэд уучлалтгүй гэж ээж намайг баахан зодж үлээ. Өвдөг сүгдөөд уучлаарай гэж байхдаа үүнээс хойш би хэний ч өмнө ингэж өвдөг сүгдэхгүй. Юу ч болж байсаг ээжд хэлэхгүй. Надад итгэхгүй юм чинь би хилээд ч хэрэггүй гэж өөртөө амлаж үлээ. Одоо болтол би хүний өмнө сүгдөөгүй, амьдралд ч сүгдэхгүй гэж зүтгэж л явна. За тэгээд хэрэг явдал шийтгцэн гэдэл манай ээж 200,000 төгрөг авахар болж байсан гэсэн. Ингээд л би 200,000 төгрөгөөр өөрийн нэр төрийг тэр нутагтаа доош хэлгүүлж өөртөө итгэл, хүнд итгэл алдсан юм. Би энэ нууцыг хэнд жилиг хавдарсан, хойшидч хавдархал баг. Хамгийн муухай нь юу гэж тэр сайхан багшигаа нас барах хүртэл цуг явж цолгон гээд намайг дагуулж явдаг байл. Ямар муухай мэдрэмж авдаг байсан гэж. Хизээх өнөөд болоход нь би харин баярлсан. Намайг буруутгах нэг ч хэсэг хүн явлаа та гэж. Хамгийн гол нь сумандаа ажиллаж байсан тэр совлогч юу эмч юу мэдгүй юм. Тэр эмэгтэйд одоо ч дургуурдаг. Ямар ч асуудалгүй хүүхдийг яагаад буруу онш тавьж гаргаж ирээд сенсац гаргахаар тийм мэдлэггүй хүн байсан юм бэ гэж. Тэр эмчээс болж би хүчндүүс нэр зүүж явах гэсэн юм да. Одоо хүний урдаас эцэлж харах хэцүү, айцтай төвшөртэй нэг л гим хийсэн мэдрэмжтэй явдаг болсон. Хамгийн түрүүнд мартахыг хүсдэг хар бараанд дурсамж юм уу та. Миний бага насны нэгэн дурсамж. Одоо би тэр муухай дурсамж өссөн багшийг уучлсан. Өөрөө хүүтэй болоод л ямар хэцүү байсан бол доо гэж боддог болсон доо. Харин ээжтэй гомдсон гомдол арилтгүй хэвээрээ л байгаа. Хүмүүс эцэг ихээ гомдож болдоггүй л гэх юм лээ. Би нэх гомдоогоод явснаа сандаггүй. Гэхдээ хүүхэд ч гэсэн хэлсэн үг, хийсэн үйлдэлтэй аав ээжтэй гомддог шүү. Насан туршдаа хийцээж мартахгүй санаж явдгаа гэдгийг л энэ цагтлаараа хэлхийг хүссэн юм. Баярлалаа гэсэн байна. За баярлалаа, түргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая.